Сайн уу, Жиминий талаас өгтаа давтан морил шинэ бичлэгтэй давтан морил. За тэгэхээр энэ удаагийн бичлэг маань Diary of CEO podcast-ийн ээлжид нэгэн дугаар байх болно. Энэ бичлэг маань яг Мартин амнаар орж таарж байгаа. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа бүх бүсгүйчүүд, эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье. За энэ удаагийн дугаартаа би Diary of CEO podcast-д нийтдээ 3 удаа орсон юм нэлээд танил зочны дугаарыг онцолж авсан байгаа. За энэ бүсгүй болохоор Францын биохимч Джесси Эншосбе гэдэг эмэгтэй байгаа. За энэ эмэгтэйн урд нь одоо сахарын талаар хийсэн аимшигтэй судалгаа гэсэн ийм сахарын талаар сахар яагаад бид нэрийг донтолдог вэ гэдэг ийм талаар ярьсан дугаарыг нь би товчлоод YouTube хуудсанд өмнө нь оруулж ирсэн. За энэ дугаар дээр зочин маань харин жирэмсэн үед эмэгтэйчүүдийн идэж байгаа хоол хүнс ирээдүйд тэднээс буюу одоо биднээс тиймээ төрөх хүүхдүүдийн ирээдүйд ямар чухал үр нөлөө үзүүлдэг вэ гэдгийг маш олон одоо судалгаа нотлохоотойгоор ойлгомжтойгоор тайлбарсан байгаа. За яагаад тэгэхээр зочин маань сайхан 8 сарын өмнө ээж болсон. Тэгэхээр энэ бичлэгийг ирээдүйд илүү ухаантай, илүү эрүүл саруул хүүхэдтэй болохыг хүсэж байгаа хүн бүхэн үзээсэй гэж бодож байна. Энэ подкаст маань өөрөө цаг 40 минут орчим хугацаатай ийм нэлээд урт подкаст байгаа англи хэл дээр. Харин энийг би танд хамгийн гол заавал мэдэх ёстой гэсэн зүйлсийг нь багцлаад, орчуулад ингээд өөрийнхөө үгээр энэ бичлэгээр дамжуулж тань тайлбарлаж байгаа юм шүү. Бүгдээрээ ямар нэгэн тайлбаргүйгээр шууд гол яриа руу орцгоё. Джесси маань энэ яриагаа юу гэж эхэлсэн бэ гэхээр Америк нэг ийм хэллэг байдаг гинэ. Bun in the oven гэх. Хэрвээ одоо хин нэгэн хүүхэдтэй болох юм бол you have a bun in the oven, congratulations гэлтэй. Одоо чи ингээд bun in the oven гэхээр одоо 100хан дотор байгаа талах гэсэн утгатай. Чи 100хандаа талахтай болсон юм уу? Баяр хүргэе гэж одоо хэлдэг гин л та ийм хэллэг байдаг гин. Тэрэн цаагаараа юу гэсэн утгатай вэ гэхээр эмэгтэй хүний бие организм бол ерөөсөө 100. Бидний одоо энэ хөвлөд бүрлдэж байгаа ураг хүүхэд бол нөгөө талхан тийм ээ. Тэнгүүд 100-ны үүрэг бол халуун температураар хангах, дээрээс нь тодорхой цаг хугацааг өгөх ийм хоёр зорилттой. Гэтэл эмэгтэй хүний бие тэгж зөвлөх боломжгүй шал өөр одоо процесс явагддаг юм л дээ хүүхэд тэйг төрүүлэх үед. За өөр нэг буруу ойлголт нь жирэмсэн хүмүүс ингээ хэлэхдээ одоо тайвшруулахдаа те за санаа зовлтгүй чиний хүүхэд чи одоо чиний бие организмоос өөрөө хэрэгтэй юмнуудаа түүж аваад ингээд эрүүл сарвал төрчнөө гэж хэлдэг гэнэ. Гэтэл яг үнэндээ энэ бол маш буруу ойлголт худлаа. Харин хүүхэд хэрэгтэй юмаа бидний бие организмоос түүж авах биш биднэрт зүгээр байгаа тэр шимт хижээл бодисуудыг тэр хүүхэд байгаагаар нь хүлээж авдаг гинэ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бидний жирэмсэн үедээ идэж ууж байгаа бүхэн ирээдүйн таны хүүхдийн оюуны чадамж те эрүүл мэнд ирээдүйд одоо тодорхой өвчин авах эрсдэл нь өндөр байна уу бага байна уу гэдэг бүх зүйлийг ингээд жирэмсэн байх хугацаанд шийдэж байдаг гинэ. За энэ процессыг зочин маань epigenetics гэдэг ийм зүйлээр тайлбарсан. Тэгэхээр epigenetics гэдэг нь одоо бидний бие чинь ДНХ гэдэг зүйлээ буюу одоо нэг удамшлын мэдээлэлээс тогтож байгаа тийм ээ. Тэгэхээр бидний бие нь болохоор одоо 37 триллион ийм эс байдаг нэ. Энэ эс бүрийнхэн дотор нь ДНХ байдаг. Тэнгүүд энэ ДНХ-г бид нар удамшлын мэдээлэл талыг нь аваасаа талыг нь ээжээсээ аваад ингээд миний өөрийн одоо бие организмын удамшлын мэдээлэл гэдэг зүйл ингээд бүрддэг гинэ. Харин энэ epigenetic гэдэг зүйл нь юу вэ гэхээр одоо энэ авсан энэ эсүүд биш үү удамшлын мэдээллүүдийг нь алийг нь идэвхжүүлж алийг нь унтраах вэ гэдгийг шийддэг програмчлал гинэ. Одоо жишээлбэл надад чихрийн шижингийн ген байлаа гэж бодоход манай ээжийн жирэмсэн үеийн хооллолт буюу намайг бүрлдэж байх үеийн идэж уусан зүйлсээс хамаарат чихрийн шижингийн ген нь миний биед идэвхтэй байх уу идэхгүй байх уу гэдгийг нь шийдэж байдаг гинэ. За тэгсэн чинь Джесси маань жирэмсэн байх хугацаанд 2000 гаруй судалгааны ажлуудыг уншаад юу гэж дүгнсэн бэ гэхээр ерөөсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн анхаарах ёстой 4 зүйл байдаг. 3 нь бол бид нэр ерөөсөө хангалттай авч чаддаггүй жирэмсэн эмэгтэйчүүд. Нэг нь олонгууд илүү авдаг юм зүйл байгаа. Sorry бид нар гэж яриад байгаа нь би жирэмсэн гэсэн үг биш шүү. Зүгээр нөгөө эмэгтэйчүүд гэдэг утгаараа би шууд өөрлөгөө ингээ хамаатуулаад бид нар гэж яриад байгаа гэдгийг ойлгоорой. За энэ дундуур Мартин амныг тохиолдуулаад миний зүгээс эмэгтэйчүүдтэй бэлдсэн бяцхан сюрпризний талаар товчхон мэдээлэл хүргэе. За Итали тэтгэлэгтэй сургатай холбоотой мэдээллийг би YouTube болон Instagram-аараа өгöd явдгийг та нар маань мэдчих байгаа байх. За тэгээд Итали тэтгэлэгтэй сурахад хийгдэх ёстой агаас яа хүртэлх бүх алхмуудыг шат дараатай багтаасан. Италид сурах амархан алхамжсан заавартай онлайн сургалтанда зөвхөн 3 сарын 8-наас 9-ний хооронд буюу 48 цагийн хугацаанд 30% хөнгөлтэй үнээр бүртгүүлэх эрхийг нээсэн байгаа. Тэгээ энэ бол Мартин амнаар таны өөртөө өгч болох эсвэл хайртай дотны хин нэг эмэгтэйдээ өгч болох
хамгийн гой бэлэгнүүд энийг байх болов гэдэгт итгэж байна. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн юм бол www.chiminatalits.com гэдэг вебсайтаас маань ороод мэдээлэл авах боломжтой. За үүнээс гадна мэдээж Instagram хуудасаар маань зочлоод илүү их мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За тэгэхээр бүгдээрээ бичлэг рүү орцгоё. За номер 1 бид нарын анхаарах ёстой шимт хижээл болонгууд Kowloon гэдэг юм шимт хижээл байдаг гэнэ. Энэ болохоор тархины эд эсүүдийг бүрдүүлдэг гинэ. Тэгэхээр ой тогтоол одоо суралцах чадвартай анхаарлыг зохицуулдаг юм тархины эд эсүүдийг хөгжүүлдэг. Тэгээ хамгийн гол нь нейрон буюу энэ тархины эд эсүүд хизээж шинжлэгддэггүй. Анх бид нар одоо ихийн хөвлөд байхдаа бидний тархи хэдэн тооны тархины эд эсээс бүрдсэн яг тэр хэмжээгээр насан туршдаа ингэж байдаг гинэ. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой гэхүү, харамсалтай гэхүү зүйл нь юу вэ гэхээр одоо ээжүүдийн донд хийсэн судалгаагаар бүр 90% нь энэ одоо Kowloon гэдэг шимт хижээлийг хангалттай авч чаддаггүй гинэ. Тэгэнгүүт одоо нийт эмч нарын ерөөсө 6% нь л энэ Kowloon гэдэг шимт хижээлийн хангалттай аваарай гэдэг зөвлөгөөг эмэгтэйчүүдэд өгдөг гинэ. Бүр Америкийн хүүхдийн эмч нарын холбооноос ийм гаргасан мэдээлэл байгаа юм байна. Хэрвээ та жирэмсэн үедээ хангалттай энэ Kowloon гэдэг шимт хижээлийг авч чадахгүй бол таны хүүхэд насан туршдаа одоо ийм тархины доголдолтой болох магадлал нь өндөр байна гэдэг ийм мэдээллийг гаргажээ. За тэгэхээр хамгийн гол одоо асуулт нь тийм ээ энэ Kowloon гэдэг бид нар шимт хижээлийг хаанаас авах ёстой юм бэ гэдэг асуулт үүсэж байгаа. За тэгсэн чинь хамгийн гайхалтай энэ бол үнэхээр амархан заяа. Ерөөсөө жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт 4 ширхэг өндөг идэх юм бол энэ Kowloon гэдэг шимт хижээлийнхээ нормыг хангачиж байгаа гинэ. Тэгээ яагаад тэгэхээр энэ Kowloon гэдэг шимт хижээл нь өндөгний шаранд агуулгаддаг гинэ. Нөгөөх нь олонгууд нөгөө амьтны илгэнд бас илүү их агуулгаддаг гинэ. Тийм болохоор ерөөсөө хэрвээ та илэг идэггүй бол өдөртөө 4 өндөг идчих нь байна. Өндөг идэж чадахгүй бол эсвэл илэг идэх нь байна. За дараагийн бодис нь болохоор омега 3 гэнэ. Тэгээ омега 3 яагаад чухал вэ гэхээр бид нар чинь нөгөө Kowloon гэдэг шимт хижээлийг хангалттай аваад тэгээ өндөгнөөс аваад баахан тархины ингээд эд эсүүд үүсчлээ. Тэнгүү тэр эд эсүүд чинь хоорондоо ингээд холбогдох ёстой юм байна л да. Тэр холбож өгж байгаа зүйл нь болохоор энэ омега 3 юм байна. Бас дахин харамсалтай нийт ээжүүдийн дунд хийсэн судалгаагаар 75% нь энэ омега 3-ыг хангалттай авч чаддгүй нэ. За омега 3-ыг агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд гэх юм бол загаснууд байна тийм ээ, далайн бүтээгдэхүүнүүд хясаа, мэтчлэн дээрээс нь ургамлын гаралтай те чиаур, майлангийн уур гэх мэтчлэн омега 3-ыг агуулдаг юм байна. За нэмээд бол загасны тос эсвэл далайн замгийн тос гих мэтчлэн одоо загас иддэггүй хүмүүсийн тохиромжтой сонголтууд байж болох нэ. Хэрвээ эдгээрийг идэхгүй болол одоо омега 3-ыг шууд бэлдэмгээр нь бас нэмээд уух боломжтой. За 3 дугаар жирэмсэн эмэгтэйчүүдийн хамгийн анхаарах шимт хижээл нь юу вэ гэхээр уураг гинэ. Тэг хүүхэд төрөхдөө биеийн жингийн 50% нь уураг байдаг гинэ. Энэ бол ингээ маш их хэмжээ шүү дээ. Тэг яагаад гэсэн чинь уураг болохоор зөвхөн булчин биш. Одоо дархлааны систем, арьс одоо бүх эрхтнүүд бүгдээрээ уургаас тогтдог. Жишээлбэл хүний биеийг одоо тоосгон байшин гэж төсөөлөх юм бол уураг бол хамгийн гол барилгын материал болох тоосгон байдаг гинэ. Тэгэхээр гидсэнд байгаа хүүхэд уурга хаанаас авдаг вэ гэхээр мэдээж ээжээрээ дамжуулан авч байгаа. За тэнгууд хэрвээ ээж нь хангалттай уурга идэхгүй болонгууд юу болдог вэ гэхээр бидний мэд чинь маш ухаалаг юм байна л да. Хангалттай уурга байхгүй байна гэсэн дохио авмагцаа ээжэд байгаа одоо булчингуудыг задлаад уураг болгож хуургаад хүүхэд рүү дамжуулдаг юм байна. Тэгэхээр жирэмсэн эмэгтэйчүүд уурга хангалттай авахгүй бол булчингийн масаа алдах эрсдэлтэй байдаг гинэ. За тэгвэл энэ чинь бас бүх булчин ингээл дуустал нь уурга болгоод задлчихгүй тодорхой цэгт хүрээд ингээд зогсдог гин. За тэр үеэс яах вэ гэхээр нөгөө хүүхдэд тийм одоо дохио гэх юм уу мессеж очдог байх нь. За чиний одоо төрөгч байгаа энэ гадаад ертөнцид хангалттай юм уурга байхгүй байна. Тийм учраас жижиг биетэй бай, булчингаа баг хуримтлуул гэсэн дохио гэдэг гинэ. Тэгээ энэ дохио нь насан туршид үргэлжилдэг буюу ээж нь хангалттай уурга идээгүйгээс болоод булчингийн мас нь баг жижиг биетэй төрсөн хүүхэд энэ удамшлын мэдээлэл насан туршдаа хадгалах буюу насан туршдаа ерөөд булчингийн мас багтай жижиг биетэй юм хүн болж өсдөг гинэ. За саяны дурдсан 3 шимт хижээл бол жирэмсэн эмэгтэйчүүд шаардлагатай хэмжээнээсээ хэд дахин бага авдаг шимт хижээлүүд байдаг юм байна. За харин дөрөвдөх нь бол юу вэ гэхээр бид нар авах ёстой хэмжээнээсээ хэд дахин авдаг буюу сахар байх нэ. За эхлээд хэдүүлээ нэг зүйлийг тодорхой болгоё. Жирэмсэн байх үеийн 4 дахь сараас эхлээд бидний биед эхс гэдэг зүйл бүрлдэж эхэлдэг юм байна л да. Энэ болохоор юу вэ гэхээр ээж болон хүүхдийн цусны хэрэглэлтийг нь холбодог эрхтэн. За тэгэхээр ээжийн цусан дах баг бүх зүйл энэ эхсээр дамжаад хүүхдэд очдог. Сахар ч гэсэн адилхан. Тэгэхээр ээж хэрвээ чихэр тийм ээ сахарлаг зүйл идэх юм бол цусан дах одоо сахар нь ч гэсэн дагаад усна гинэ. Энэ сахарын өсөлт хүүхдэд ч гэсэн яг адилхан нөлөөлдөг. За тэнгуү сахар гэдэг зүйл чинь дотор юм хоёр өөр молекултай байдаг гинэ. Глюкоз болон фруктоз гэдэг хоёр өөр
зүйл байдаг. Тийм ээ хоёулаа адилхан амттай, хоёулаа ер нь бол сахар, гэхдээ хүний бид үзүүлэх нөлөө нь хоёулаа шал өөр. Глюкоз болохоор одоо түрүүнд ярьсан тийм ээ биеийн үндсэн энерги эсбүр одоо глюкозыг аваад шууд энерги болгон ашигладаг. За тэгээд мэдээж хүүхдийн тархины хөгжил, булчингийн хөгжилтэй бүх одоо эд эрхтэн үүсгэдэг энэ глюкоз гэдэг зүйл бол хэрэгтэй. За глюкозыг бид нар хаанаас авдаг вэ гэхээр одоо таалах тариа, будаа, овёс, төмөс гэх мэтчлэн эндээс авдаг байх нэ. Тэгээд эдгээрээс авсан глюкоз болвол арай одоо удаан задардаг гэсэн үг. Огцом ингэж чихэр шоколад идж байгаатай адил ийм сахарын уналт өсөлтийг үүсгэхгүй гэсэн үг. За дараагийнх нь болохоор нөгөө фруктоз байгаа тийм ээ. Фруктоз болохоор жимс болон чихэр одоо амттанд байдаг ийм амтлагч молекул гинэ. Тэгээ энэ бол ерөөсөө хүүхдэд хэрэггүй. Хүүхдэд буюу одоо нөгөө гидсэнд байгаа урагт зөвхөн глюкоз хэрэгтэй, гэхдээ фруктоз бол огт хэрэггүй гинэ. За яагаад гэхээр бие өөрөө боловсруулалтаа хоёр өөр арга замаар боловсруулдаг. Тэгээ глюкозыг болохоор митохондри буюу одоо нөгөө нойр булчирхай задалдаг болвол фруктозыг харин зөвхөн элэг боловсруулдаг гинэ. Тэгээ энэ яагаад хүүхдэд аюултай вэ гэхээр насан турш хүний элэг болохоор энэ фруктозыг тодорхой хэмжээгээр боловсруулж чаддаг. Харин ураг буюу одоо нөгөө бүх эд эрхтнүүд нь бүрэлдэж амжаагүй байгаа хүүхдийн хувьд бол фруктозыг боловсруулах чадвар нь хангалтгүй байдаг. Учираас тэрхий фруктоз ороод ирэх юм бол тэрийг өөх болгон хадгалдаг гинэ. Угаас өөр арга байхгүй учраас нэг төрлийн хамгаалах механизм гэх юм уу. Тэр үр дагавар нь юу ах вэ гэхээр нөгөө жирэмсэн эмэгтэй маань хэтэрхий жимс чихэр идээ цусандаа хэтэрхий фруктоз оруулах юм бол фруктозыг цусаар нь дамжиж аваад тухайн хүүхэд илүү их хөөгчлөлттэй төрнө гинэ. Энэ болохоор зөвхөн төрөх үеийн асуудал биш. Хүүхдийн бүр насан туршийн генийн мэдээлэлд нь өөхөө хуримтлуулаа гэсэн тийм дохио очичдаг бахан байна. Өөх хуримтлуулах одоо нэг юм горин байнгын тэр хүний хувьд ажиллаад явна гэсэн үг бахан л да. Тэгэхээр энэ хүүхэд насан туршийн хойноож гисэн тархалтад илүү өртөмтгий байдаг гинэ. За энэ дээр бас дахиад нэг зүйлийг дурдсан хамгийн гол нь орчин үеийн бид нэр идэж байгаа зүйлс бүгдээрээ эрт дээр үед одоо нөгөө ан гөрөө хийгээд амьдардаг байсан бид нэр өвөг дээдсээс хэдэн зуун мянга дахин одоо эрт дээрс ялгаатай байдаг. Тэрний энгийн жишээ нь одоо бидний өдөө тутмын идэж байгаа жимс тийм ээ банан хүртэл бүгдээрээ анх ан гөрөө хийдэг байх үеийн хүмүүсийн иддэг байсан бананаас шал ондоо. Яагаад гэхээр энийг хүмүүс илүү амттай, илүү жихэрлэг болгохын тулд олон өөр сортын юм жимснүүдийг хооронд нь холиод илүү жихэрлэг, илүү амттай, тэгтээ нөгөө эслэг багтай буюу яг бидний биед хэрэгтэй байгаа тэр шимт хичээллийг нь илүү бага юм болгосон хувилбарыг нь одоо бид нэр идэж байгаа юм л да. Дээр үеийн банан бол жишээл одоо би энд юм зургийг харуулчих. Илүү их үртэй буюу илүү эслэг тийм чихэрлэг амт нь хамаагүй бага байсан юм байсан юм байна. За жүрч жишээлбэл эслэг, сахар, ус гэсэн юм зүйлсээс бүрддэг юм байна л да. Тэгэнгүүт энэ жүрч чинь хэдий одоо чихэрлэг, тэ сахарын агуулмж ихтэй энэ төр гэсэн эслэг байгаа учраас хүний бие орохдоо нөгөө фруктоз буюу сахарын нөлөө нь арай бага буюу удааширдаг юм байна. За тэгсэн чинь бид нар нөгөө жимсний шүүс буюу жүржийн шүүс болгоод нөгөө эслэгийг нь салгаж авангуудаа зөвхөн фруктозыг ингээд ангаар нь уух юм бол ямар ч эслэггүйгээр тэр фруктоз буюу нөгөө сахар чинь бидний цуснд ямар ч саадгүйгээр орох буюу нөгөө сахарын огцон өсөлт бууралтыг нэг өсгөөд бидний одоо эрүүл мэндэд муугар нөлөөлдөг байх нэ. Тэгээ нэг стакан жүржийн жуус, нэг стакан кока-кола хоёулаа 25 мг сахарыг агуулж яадаг. Тэгэхээр та нэг стакан жүржийн жуус уух нь эрүүл мэндэд гэж боддог бол энэ бол буруу ойлголт. Та яг л адилхан нэг стакан кока-кола ууж байгаадаа яг адилхан гэсэн үг. Яагаад тэгэхээр бидний бие тэрэг яг л адилхан нөгөө 25 мг сахар л хүлээж авч байгаа гэсэн үг юм байна л. Тэр нь жүржнээс ирж гинэ эсвэл кока-колаас ирж гинэ гэдэг яг үндэ ялгах боломжгүй байдаг учраас. За сахартай холбоотой дахиад нэг зүйлийг хэлэхэд Джесси маань хүнс үйлдвэрлэгчдийн хүмүүсийг төөрөгдүүлдэг хамгийн чухал зүйлсийг бас хийсэн. Тэгэхээр энийг мэдээд авах юм бол хэдүүлээ дэлгүүрээс хүнс авахдаа илүү дэжгүй орц найрлагатай эрүүл хүнс авдаг болно гэсэн. Тэгээ хамгийн гол асуудал нь хүнс үйлдвэрлэгчдийн хамгийн гол зорилго нь бүтээгдэхүүнээ зарах тийм ээ. Тэгэхээр эрүүл байдалд нь анхаарахаасаа илүүтэйгээр ямар үгсийг шошгон дээрээ бичих юм бол тэрэнд хүмүүс итгэж тэр бүтээгдэхүүнийг худалдаа авах гэдэг дээр илүү анхаарлаа өгдөг гэсэн. За тэгэхээр хамгийн номер 1-р бодлонтой үг бол no added sugar буюу сахарын нэмэгдэлгүй гэдэг үг. Сахарын нэмэгдэлгүй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зүгээр нэмэлтээр сахар оруулаагүй л гэсэн үг тийм ээ. Шууд утгаараа. Тэгсэн боловч одоо ч хэлбэл жимсний шүүснүүд байдаг гэж бодоход тэр жимсний шүүсүүд анханасаа сахарын агуулмж нь өндөр байсан. Төрөнд дурдсанчлан 1 стакан жүржийн шүүс бол 25 мг сахарыг агуулдаг гэдэг нь нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр нэг хүний өдөрт хэрэглэх сахарын норм хэмжээ байгаа хгүй. Тэр чинь маш өндөр агуулмжтай гэсэн үг шүү дээ жүржийн шүүс. Тэнгүүд хүмүүс нөгөө нэмэлт сахаргүй гэхээр л шууд л хүний биед айгүй эрүүл айгүй хэрэгтэй байна гэж бодоод маш олон бүтээгдэхүүнийг авдаг байх нэ. За дараагийнх нь vegan
гэдэг одоо тэмдэглэгээ байна. Тэгээ веган гэдэг нь зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүн агуулаагүй гэсэн үг болохоос биш, бас дахиад 100% эрүүл хүний биед хэрэгтэй эрүүл хүнс гэсэн үг бол биш ээ. Одоо жишээлбэл маш их сахарын агуулмжтай, боловсруулсантай, хортой хүнсүүд ч гэсэн веган байж болно. Одоо веган чихэр, веган чипс гэл те бүгдээрээ л яг юм амьтны гаралтай бүтээгдэхүүн агуулаагүй боловч бас яг эрүүлүүгүй юу гэдгийг нь бид нар яг орц найрлагыг нь харж байгаад л мэдэх одоо боломжтой болно гэсэн. Дараагийнх нь gluten free гэдэг тэмдэглэгээ байдаг те. Gluten гэдэг нь одоо улаан будай, арваа гэм хөх тарианд байдаг буураг гинэ, талах гурлан бүтээгдэхүүн, паста, гомонтэй энд байдаг. Тэгээд зарим хүний дархлааны системийн глютенийг одоо дайсан гэж ойлгоод глютен дэнгүүт дархлаа мууддаг юм байна л да. За ийм төрлийн хүмүүс л одоо энэ gluten free гэдэг хүнсний сонголт илүү эрүүл байхаас биш энгийн ямар нэгэн тариа будаан уургаас харшилдаггүй тийм хүмүүст болвол энэ бол ер нь ямар ч хамаагүй. Глютен байхгүй ч гэсэн их сахар эсвэл маш их өөр хортой байцуудыг агуулж болно. Тийм учраас gluten free гэдэг үгийг хэдүүлээ хуурдаж болохгүй ах нэ. Тэгэхээр хүнсний шашгаа хэдүүлээ яаж унших вэ гэхээр ихэнх хүмүүс калорийг нь хардаг. Би ч гэсэн ер нь бол калорийг нь төлхөө харж ах хандлагатай байдаг. Гэтэ сүүлийн үед илүү уургийг нь бас нэлээд хардаг болоод байгаа. Уургийн агуулмж өндөр байна уугүй юу гэдгийг нь түрүүнд дурдсанчлан калори бол ерөөсөө хамгийн муу хэмжүүр гинэ. Нэг авокадо эсвэл одоо нөгөө цагирган бовтой донот энэ хоёр хоёлаа 200 калори байж болно. Гэхдээ мэдээж бид үзүүлж байгаа нөлөө нь шал өөр. Тийм учраас калори гэдэг бол зүгээр л одоо зөөлөх юм бол номыг хуудасныхын тоогоор дүгнж байгаатай яг адилхан гэж байгаа юм л да. Тэр хүнсний бүтээгдэхүүний шошгыг унших хамгийн зөв арга бол найрлагын жагсаалтыг нь харах гэнэ. Тэгэхээр тэр найрлагын жагсаалт нь тэр тухайн бүтээгдэхүүнд аль орчинд хамгийн их орсон байна, тэр нь хамгийн түрүүнд байдаг гэнэ. Тэгэхээр бид нэр эхний орцыг хамгийн түрүүнд харах хэрэгтэй гэсэн үг. Одоо жишээлбэл хамгийн эхний орцонд нь сахар байх юм бол тэр бол ерөөсөө сахарын бүтээгдэхүүн гэсэн үг. Чихрээр хийгдсэн бүтээгдэхүүн гэсэн үг. За эхний 5 орц дотор ерөнхийдөө сахар, фруктоз бол одоо жимсний шүүс байх юм бол тэрийг бол десерт гэж тооцох нь байна. Тэгээ десертийг хэдүүлээ хизээ идэх үү гэдэг нөгөө өмнөх бичлэг дээр би тайлбарсан байгаа шээ тийм ээ. Өмнө нь ямар нэгэн уургалаг юм идснийхээ дараа десертээ идэх юм бол бид нарын цусндах нөгөө сахарын огцом хэлбэлзэл нь арай бага байх боломжтой. Дахиад нэг өөр зүйл нь гэхээр найрлага нь аль болох богино ойлгомжтой байх тусмаа цэвэр орцтой сайн бүтээгдэхүүн, эрүүл бүтээгдэхүүн гэж тооцно гэсэн үг. Эсрэгээр найрлага нь нэх урт ингээл баахан танихгүй юм тэмдэглэгээтэй үсэг ямар юм ингээл байх юм бол тэр чинь тэгэл химийн бодисууд тийм ээ олон дахин боловсруулсан хүний бид эрүүл биш хүнсээл гэж ойлгох нь ахна. За тийм хамгийн сүүлийн нэг чухал зүйл нь апетита яаж зохицуулах вэ гэдэг асуултанд зочин маань хариулсан. Тэрэн дээр өгсөн бэ гэхээр хоёр төрлийн апетит байгаа. Нэг нь бол за би энэ бичээнийг идмээр байна. Гэхдээ би юу ч гэсэн хоолоо идчихээ тэгээд араас нь энэ бичээнийг би идэндээ гэж боддог ч юм уу те. Энэ нэг юм төрлийн апетит. Нөгөө төрлийн апетит нь болохоор бүр за яг одоо л би яг тэр нэг ямар ч хамаагүй бичээ юм уу шоколад ч юм уу нэг юм чихэрлэг амттай юм идмээр байна гэд хөргөчөө уудлаад нэг хизээ авсан нь мэдэгдэхгүй хугацаанд дууссан ч юм уу тийм зармиг ч юм уу тэрийг ч хамаагүй ингээд идчихэж тайвширж байвал тэр бол ер нь аюултай апетит. Тэрийгээ ядаж хідүүлээ нөгөө эхний төрлийн апетит буюу за би одоо хоолоо идчихэд араас нь энэ десертийг иднэ те эсвэл хөргөчөө уудлаад ингээд гэрч ямар нэгэн амттай юм байхгүй бол за яг би энэ ажиллаа дуусгачаад би гарч дэлгүүр алхангаа өөртөө нэг гоё амттай юм авч иднэ гэдэг төрлийн апетит руу эхлээд шилжүүлэх буюу солих хэрэгтэй гэж байгаа. Тэрнээс ерөөсөө ямар ч амттан идэхгүй, ямар ч амттангийн апетитгүй болно гэдэг бол угаасаа байх боломжгүй. Бид нар ч хүн учраас хизээ нэгэн загсдаг санааны ч юм уу янз бүрийн юм гэлдээшээ догшоо давлага болж л байдаг. Тэгээд тэр үед бид нар угаасаа амттай юм идмэр санагддаг. Харин тэр үедээ арай жоохон зөв аргаар, зөв дарааллаар, зөв амттангаа л идэх юм зүйл яригдаад байгаа юм байна л та. За өвчлэг маань энэ төрөд өндөрлөгч байна. Энэ мэдээллийг авсандаа байгуу баяртай байгаа. Яагаад тэгэхээр ирээдүйд бас хүүхдтэй болох төлөвлөгөө мэдээж байгаа. Тэгээд яавал би нэг айгүй эрүүл саруул хүүхдтэй болох болоо гэж угаасаа би яг боддог байсан. Яг үндэ одоо би хүүхдтэй болох талаар төлөвлөж эхлэхгүй байгаа ч гэсэн зүгээр ирээдүйд би ээж болно гэдгийг мэдж байгаа учраас надад нэг юм айгүй тэнэг жишээ байгаад гэдгийг саалаа бэлтгэр саваа бэлтгээд ер нь бол би жоохон хэрэгжүүлдэг гэх юм. Одооноос ер нь бол би эрүүл мэндтэй айгүй анхаардаг хэрэгтэй хэрэггүй зүйлсээ танаад эхэлж гисэн гэдгийг нь ирээдүйд одоо миний бие дотор бий болох хүүхдийнхээ төлөө миний одоо хэдэн жилийн өмнөөс миний хийж чадж байгаа зүйл учраас гэх юм уу. За тийм ээ тэгээд энэ бичлэгтэй маань хамт байсан танд маш их баярлалаа. Энийг үзсэн эмэгтэйчүүд маань эндээс хэрэгтэй мэдээлэл авсан байхаа гэж найдаж байна. Цаашдаа хэрэгтэй мэдээллүүдийг оруулаад явах болно. Тэгээд та нар маань энэ бичлэг дээр яригдсан зүйлсийн талаар юу гэж бодож байна? Доор комент сэтгэлдээ үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.